1989 онд Тяньаньмэний талбайд Хятадын талбайд оюутнууд бослого хийсэн. Бослогыг бол юу оруулсан гэж ярьдаг шүү дээ. Танк оруулаад зүгээр няцлаа хийсэн гэдэг. Хэдэн мянган оюутнаас орсон мэдгүй. Энэ бол амар бослого хийнгүүт шууд танк оруулаад маргааш нь өстө цэв цэвэрхэн байсан гэж. Шөндөө танк оруулаад баах хүмүүсийг алаад баривчлал тэгэл цэвэрлэл маргааш нь бослого байхгүй. За энэ үйл явдал 1989 оны яг 6 сарын 3 буюу 6 сарын 3-наас 4-нд болж өнгөрсөн юм байна. Яг энэ аллах нь. Тэгээ энэ аллах өөрөө одоо өчигдөр гэсэн үг. Өчигдөр яг болсон учраас ойн болж байгаа. 36 жилийн болж байгаа юм тий. 36 жилийн өмнөх болсон энэ үйл явдал. 37 жилийн өмнөх юм. 37 жилийн өмнөх болсон энэ үйл явдал дээр улс төрсөн. Яасан бэ гэхээр Тяньаньмэний талбайд болсон хэрэг бол хятадуудын ингээд маш эмзэг бусдаас нуух гэж оролдог дэлхийд даяар ингээд манай хятадууд бол ер нь өмнөд хөрш бол дэлхийд даяар их сайн дүрдэл ингээд тоглохгүй л ингээд чимээгүй байгаа л ухаантай мэйгээл Африкт очиод гүүр барьж өгөөл ер нь тэгж харагдах гад хичээгээд байгаа шүү дээ. Нэг эмзэг яг хятадын жинхэнэ ингээд хятад бол яг үүндээ бид нар бол мэдээд байгаа. Яг бол бид нар хятадтай хэдэн мянган жил хэлсэн учраас хэлж байгаа учраас энэ хүмүүсийн цаад санаа манааг бол бид нар ингээд үнэрлэхийн дээр үнэрлдэг болсон. Тийчээж үнэрлж чаддаг гэж бид нар хажууд нь ингээд хойно орсон байгаа байхгүй те. Гítэл хятадуудын цаад санааг мэдхгүй хүмүүс энэ хороо дээр хэдэн тэрбум байж те. Хэдэн тэрбум хүмүүс хятадууд бол өстой сайн хүмүүс гэж бодож байгаа хүмүүс байгаа. Бид нар ингээд төсөөлөдөө хятадуудын санаа мутаг нь шууд хараад ойлгочих юм шиг бодоод байгаа. Яг л бид нар тэрийг ингээд бид нар хятадууд бол үнэхээр амар санаатай гэдгийг бид нар ингээд төрөлхийн ойлгодог хүмүүс учраас. Гэтэл Америк хүмүүс тэгдэггүй юм байл да. Эсвэл ингээд эднээс энийг би холигдчихнаа л гэж боддог байгаа байхгүй. Тэгээ хятадууд бол яг үүндээ бол хумсаа нуусан муурууд дэлхийн тавцан дээр ч гэсэн ёстой хумсаа нуугаад сууж ин да. Иран, Украины дайн эдрийн асуудал дээр бол жинхэнэ ожигч нь бол хэд. Тэгээ чив чимээгүй ингээл хумсаа нуугаалтай гэд сууж байгаа. Тэгээд энэ Тяньаньмэний талбайд болсон асуудал бол маш эмзэг сэдв бөгөөд энэ дээр нь одоо өршөлтөгчд нь ингээ үнэн төрхийг илчлэх гэж байнга оролддог гэж хэлээ л да. Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга буюу манайхаар гадаад хэргийн сайд Марко Рубио Тяньаньмэний талбай ойд зориулж, ойгоор нь далимдуулж үг хэлсэн юм байна. Үг хэлсэн. За тэгээд тэрэнд нь хятадууд ёстой эмзэглжлээ л да. Аста чи наадах ч нь бол улсын дотоод асуудал, бити дотоод асуудал. Хятадын ерөөсө хэлдэг юм яг тэр шүү ерөөсө. Энэ бол дотоод асуудал. Энэ бол улсын дотоод асуудал. Өвөр монголчуудыг очиод монгол хэлний хорчингууд дотоод асуудал. Энэ хятадын дотоод асуудал. Шинжээ өврөг очиод 2 саяар нь шоронд хийжингүүт энэ хятадын дотоод асуудал, бити дотоод асуудал оролцоод байгаа. Тэгээ жижиг үндэснүүдийг ерөөсөө хомроглон устгах нэггүй энэ хятадын дотоод асуудал гэдэг. Тэгсэн мэтлэг гадагшаана болохоор бид нар бол ер нь бол олон үндэсний улсаа бид нар гэдэг. Тэгээ өөр олон үндэстэн гэдэг чинь олон хэлтэй байж болохыг үлийн зөвшөөрч олсон хэлж байна. Тэгж хэлсэн мөртлөө хятадаас өөр хэл байж болохгүй. Ерөөсөө л хятадууд л байх хэрэгтэй гэдэг. Зөв шууд ингэж ярьдаг ийм нэг дабл стандарттай гэдэг тийм устай. Тэгээ Марко Рубио юу гэж хэлсэн бэ гэхээр хятадын өнөөгийн одоо яг үннийг л хэлж байгаа л да. Хятадын өнөөгийн censorship буюу хэвлэл мэдээллийг дарангуулах нь. За эднээс ч өөрсдөө интернетээ маш их дарангуулж янз янзаар ингээд үнэн мэдээллийг нуудаг штэ хятадаас. Хятадын өнөөдрийн энэ одоо нуун хаагдуулж байгаа арга барил нь энэ одоо аллагын ойг устгахгүй гэдэг юм мэдээлэл гаргацсан. Америк нэгдсэн улс. Чи хичнээн ингээд энэ болгоныг нуух гэж оролцсон ч чи энэ өнгөрснийг устгах чадахгүй гэдэг. Тэгээд энэ хүний эрхийн төлөөх тэмцсэн тэр олон хүмүүсийн одоо золиос бол одоо хизээ нэгэн цагт зөв зүйлийн төлөө тэмцэжсэн гэдэг нь хизээ нэгэн цагт тодорхой болно гэдэг ийм мэдээлэл хэлсэн. Амар хатуу мэдээлэл газтай чи Америк нэгдсэн улсын гадаад хэргийн сайд. Өөрөөр хэлбэл Хятадын 1989 онд тэр алуулсан хүмүүс хүний эрхийн төлөө тэмцсэн, эрх чөлөөний төлөө тэмцсэн, энэ тэмцэл хизээ нэгэн цагт зөв зүйлийн төлөө байсан нотлогдно гэсэн чинь яг энэ дээр хятадууд за ялангуяа хятадын гадаад хэргийн
төлөөлөгч Маунинг гэдэг энэ нөхөр ингэж хэлсэн байна. Түүхийг говьлох Хятадын улс төрийн системийг, хөгжлийн замналыг оролцох нь, шүүмжлэх нь, өөрчлөх гэж худал мэдээд аргах нь Хятадын дотоод асуудалд хошид үрж байгаа асуудал болно. Хятад энэхүү мэдээлэл туйлын их сэтгэл дундуур байгаа бөгөөд эсэргүүцэж байна гэдэг юм мэдээлэл гаргасан. За тэгээ зөвхөн энэ Хятадын Тяньаньмэний талбай гэдэг хайлт Америкт биш, Японд юу яасан? Японд трендээр орж ирсэн. Тэгээ Япончууд бас Хятадын энэ хүний эрхийн асуудалтай улс гэдгийг мартаж болохгүй гэдэг аль бисны мэдээллүүдийг хийсэн. За энэ миний бодлоор өмнө нь ингэж энэ Тяньаньмэний талбай юу болгон дээр те ой болгон дээр ингээл Америкуудч тэр Япончуудч тэр ийм мэдээлэл гаргаж ирснийг аль бисны мэдээлэл гаргаж ирснийг би сайн санахгүй байна. Тэгэд ингэж амар хүчтэй гаргадаг байсан баг. Гэхдээ энэ удаа Америк нэгдсэн улсын гадаад хэргийн сайд нь албан ёсоор ингээд мэдээлэлээ ингээд гаргаж байгаа нь Хятадууд өнөөдрийн бас дэлхийн талбар дээр байгаа геополитикийн нөхцөл байдал ямар байгааг илэрхийлж байгаа болоо да. Хятад бол буруу замаар явж байгаа, буруу замаар будаад хийж явж байгаа улсаа гэдгийг нь сануулах гэдэг шүү дээ. Манайхан бол Хятад шиг л сайхан хөгжсөн улс байхгүй. Хятад л ерөөсөө тасархаа хөгжилтэй болчлоо гэдэг ингээд юу гэдгийг шүтээд бишрээд байгаа хүмүүс бас нэлээд олон байгаа. Гэхдээ тэр чинь бас ингээд хоёр талтай хөгжил гэдэг чинь юу вэ гэдэг олон талаар нэг харж үзэх хэрэгтэй. Сануулсан үйл хэрэг бол 6 сарын 4 юм байна. За тэр нь бол Тяньаньмэний талбай. Тяньаньмэний талбайд болсон үйл явдлаа. Би ингэж бодож байна. Манайхан ингээд хятадуудыг хөгжлийг ингээд нэг намын системээр барьсан учраас хятад хөгжсөн гэж сэтгэх дуртай байдаг байхгүй юу? Би тэгж боддоггүй байхгүй юу? Өнөөгийн хятад хөгжилтэй байгаа шалтгаан. Хөгжил гэдэг нь 2-3 юмар хөгжил явж шүү дээ. Эрх чөлөө гэдэг хөгжил мөн биз дээ. Эрх чөлөөтэй байх хөгжил мөн. Өнөөгийн хятадын ялалт эрх чөлөөн дээр ялалт лав ирээгүй. Өнөөгийн хятадын ялалт материаллык баялаг буюу мөнгө төгрөгөн дээр ялалт байгуулсан. Мөнгө төгрөгөн дээр ялалт байгуулсан үнэхээр ялалт байгуулсан гэж хэлж болно. Гэтэ стил хятадын нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн Америк нэгдсэн улсаас 3-4 дахин баглахгүй да 4-5 дахин ч юм уу. Бага ахгүй, ядуу ахгүй. Гэхдээ яах вэ? Харьцангуй ингээд ядуурлаас гаргасан энэ ялалт мөн үү? Ялалт мөн. Гэхдээ энэ яг эдийн засгийн ялалт гэж хэлээ. Ахуйн ялалт буюу эдийн засгийн ялалт улс төрийн системд ямар ч хамаа байгаагүй. Тэр тусмаа бараг эсэргээрээ нэг намын системээр явсан доош. Энэ хятадын ялалтыг авчирсан хүн бол Дэн Сяопин. Мао Цзэдун гэдэг нөхөр нь шүү дээ. Нэг юм улс орныг хатуу гараар удирдаад бүгдийг нь ингээд зохион байгуулж болдог гэж энэ онлоороо зүтгэсэн хүн бол Мао Цзэдун. Мао Цзэдун өнөөдөр дэлхийн түүхэнд хамгийн олон хүний амьд хүрсэн удирдагч гэдгээр алдартай. Юун Чингис хаан, юун Сталин хамгийн олон хүнийг алсан хүн бол Мао Цзэдун. Алхахлахдаа өөрийнхөө хүмүүсийг алсан. Аимшигтайгаар алсан. Ягаад гэвэл Мао Цзэдуны үеийн тэр үлсгэлэн бол нүд хайлтрам. Та нар ингэ боддоо хүмүүс ингэ өөрийнхөө ихнэр хүүхдээ идэх айгүй хэцүү болохоор сольж хоорондоо иддэг байсан ийм үлсгэлэнгөөр 30-40 сая хүнээ алсан хүн бол Мао Цзэдун. Ягаад гэвэл нэг гараар бодож явж болно гэж бодсооч шээ. Энэнийг Мао Цзэдун өгсөний дараа төрийн эрхээс буусны дараа өөрчлөөд шинэ маягийн хятад систем буюу за яах вэ? Тэгвэл бид нэр коммунист нам төр дээр байжиг тэгсэг байжиг. Бид нэр ингээд ахуйн төвшин соёл эргэлт хийх хэрэгтэй нэ. Ахуйн төвшөнд чөлөөлөх хэрэгтэй нэ гэж хэлсэн хүн бол Дэн Сяопин. Дэн Сяопин бол хятад бол өнөөдөр яг үнэндээ марксизм, ленинизм, коммунист улс биш шүү дээ. Хятад бол зүгээр л нэг том дээр коммунист гэдэг намтай тэр нам л төрөө барьдаг чөлөөт эдийн засгт улсахгүй юу? Монголоос илүү чөлөөт эдийн засгт. Бүх юма чөлөөлчингүүд эхэндээ замбраагүй байна, эхэндээ бохир заваа юм шиг санагдана. Ингэж явж байгаад хятад өнөөдөр эдийн засгийн хувьд үйлдвэрлэл нь хөгжөөд хүн болгон ингээд хөдөлмөрлсөөр байгаад ингээд мөнгө олж болт юм байна гэд хөдөлмөрлж байгаад ингээд хятад өнөөдөр чөлөөт эдийн засаг гэдгээрээ
хөрөнгөцсөн улс. Энэ ерөөсөө хятадын одоо ялалт байгуулж байгаа ялалтын цаад санаан дээр. Тэрнээс нэг нам барьсан болохоор хятад амар хөгжөөд байгаа юм биш ээ. Энэ шал өөр хоёр юм хольж яриад байгаа шиг байна. Хятад бол Дэн Сяопны хүчээр одоо эдийн засгийн капиталист эдийн засагт одоо золгосон улс гэж хэлэх байхаа те.